маань хийцгээе. Арьсаг Улаанбаатар их дэлгүү. Хамгийн гоё читраны шүүс. Анализ та мөлтөвтэй хамт тавж та хүнд баярлалаа. Бидний хөтөлбөр үргэлжлэн үзэлтэй авахындаа хүрч байна. Тэгэхээр энэ 7 хоногийн тухайд бид хөтөлбөрийнхөө өмнө бас онцлог хэлж байсан. Маш олон тэмдэглэлт үйл явдал дүүрэн 7 хоног байсан. Тухайлбал одоо Эрс цэргийн баяр тохиоллоо, Казаки арт түмний Наврузын баярыг хэлчихсэн, мөн Монгол хүн сансарт анхудаа ниссэн өдөр гэгээд хэлчихсэн. Мөн дэлхийн усны өдөр зэрэгүүд ийм өдрүүд тохиож байгаа юм. Тэгэхээр энэс бид хамгийн онцлог үйл явдал юу гэхээр мэдээч хэрэг усны асуудлыг бол хөндөж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор бид бас зарим зочныг бол студид өрөн оролцуулсан, усны газрын орлогч дараагасан Батэрийг бас студид авчирсан байгаа. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр бол дэлхийн усны өдөр гэж хэлэгдэг байж байгаа. Өмнөх жилүүд бол энэ усны өдрийг бол нэлээд өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлдэг байсан. Энэ жилийн тухайд нэлээд чимээгүй өнгөрч байна гэсэн асуудлыг бол байгаль орчин хайрладаг, хамгаалдаг нөхдүүд бол нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэлтэй холбоотойгоор бас зарим нэг тоо мэдээллийг бас үзэгчтэй өргөх нь зөв баг. Дэлхийд дээр 884 сая хүн одоо унтны усгүй амьдарч идэг юм байна. Тэгвэл Монгол улс цэвэр усны нөөцөөрөө 145 орноос 121-т нь ордог орн юм байна. Мөн одоо манай улсын усны одоо гол бүрдүүлэх хэсгийг 5.6% нь гол мөрөөр эзэлдэг бол 82% нь нуурны ус эзэлдэг юм байна. 10.4% нь мөсөлт болон мөсөн гол эзэлдэг бол 2% нь газрын гүний ус эзэлдэг. Эндээс ингээд аваад үзэх юм бол манай хүн болоод монголчуудын хувьд бол дийлэнх нь газрын гадарга дээр биш гүний ус хэрэглэдгээр алдартай. Магадгүй усны нөөц багтаа орны тоонд ордог хэрнээ өнөөдөр ийм хэмжээний усыг одоо хамгийн бага нөөцтэй усаа хамгийн их үргэлжлэн байдлаар хэрэглэдэг юм байна. Тэр энэ дээр бас холбогдох газрууд бол өмнөх жилүүд бол нэлээд шуурхай арга хэмжээ янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд явдаг байсан. Гэтэл энэ жилээс ингээд хараад байхад гэдэг шиг одоо ерөнхийдөө усны талаар авч хэрэгжүүлж байгаа зарим нэг асуудлууд бол нэлээд орхигдсон маягтай юм байдалтай яваад байна шүү дээ. Тэгэхээр зүгээр яг хуу дэлхийн усны өдрийг бол дэлхийд дахин дурд уртаас улам илүү их тэмдэглэдэг болсон. Зүгээр ганцхан жишээ хэлэхэд манай Монгол улсын ерөнхийлөгч сүүлийн хэдэн жилийн турш оролцож байгаа нэлээд ач холбогдолтой дэлхийн эдийн засгийн форум гэж байгууллагын хуралдаан болдог. Энэхүү дэлхийн эдийн засгийн форумоор дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаад байгаа хамгийн чухал 10 асуудлыг гаргаж тавьдаг байхад энд бол ихэвчлэн эдийн засгийн асуудлууд, ханшийн асуудлууд ярьдаг байсан бол энэ жил анх удаа хамгийн тулгамдсан асуудал бол ус юм а гэж гаргаж ир тавьсан ба. Тэгэхээр дэлхийд дахинд усны асуудал улам бүр чухал болоод байдаг. Даанч харамсалтай Монгол улсад усны асуудал улам бүр одоо арын игнэнд гэдэг юм ерөөсө тоогдохоо болоод байгаа. Тэрний үнэхээр үндсэн жишээ бол саяхан таны хэлдгээр дэлхийн усны өдрийг хэрхэн яаж тэмдэглэж байгаа асуудал юм л да. Энэ яг зүгээр тэмдэглэлт өдөр гэдэг нэр болохоос баяр наадам болж байгаа юм биш, зүгээр тулгамдсан асуудлууд юу вэ тэрийг ярья л гэдэг асуудал. Гэтэл даанч энэ талаар бол ерөөсөө засгийн газар ч ярьсангүй, хариуцсан сайд нь ч ярьсангүй, яам нь ч ярьсангүй. Яам маань одоо уулын байгаль орчин ногоон хөгжлийн мэдээж аялал жуулчлал гэж байгаа бах. Ногоон хөгжлийн гээд усны асуудлыг энэ жил дэлхийн усны өдрийг юутай доктортой хөгжлийн асуудалтай холбож ярьж яхад хүртэл огт дуурахгүй байгаа нь бол энэ засгийн газар энэ сайд маань ерөөс усны асуудалд огт анхаарал хандуулахгүй байна гэдэг дүгнэлтийг хийхээс аргагүй байдал төрж байгаа. Тэгэхээр манай улсад усны нөөцөөр ядмаг орны тоонд зүүсээр ордог тухай бий бол мэдээлэл өгс. Өөрөөр хэлбэл 145 орноос 121-т орж ийнэ гэдэг бол манай улсны нөөц ямар хэмжээнд байна вэ гэдэг бол тодорхой. Өөрөөр хэлбэл тэгсэн хэрнээ бид хамгийн их одоо хадгалах ёстой гүний усаа ашигладаг орн байж байгаа. Ялангуяа хойч үеийнхэнд бол цэвэр усны нөөц бол хүрч чадахгүй байдал бол ойрхон байна. Өнөөдөр нийт хүн амын маань одоо 60 орчим хувь нь батгаад усан хангамжаар хангаж чадахгүй байна гэсэн мэдээлэлүүд байж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор бид бас зарим нэг усны холбогдох мэрэгчлэлтэнгүүс ялангуяа байгаль орчны иргэний зөвлөлийн их нөхдүүдээс тодорхой мэдээллийг авсан. Эдгээр нөхдүүд гэсэн өнгөрсөн 7 оны тухайд бас тодорхой мэдээллийг хийсэн. Мэдээллийн үеэр зарим нэг одоо өөрсдийнх байр суурийг илэрхийлсэн байгаа. Энэ яриаг эхлээд үзэгчтэй өргөе. Тэгэхээр одоо хариуцж байгаа байгууллага, хариуцах энийг аваа явах байгууллага байхгүй. Судалгааны байгууллага, мониторингийн тэр мэдээллүүдийг боловсруулах асар их хэмжээний дата мэдээлэлтэй ажилладаг учраас судалгааны тийм байгууллага байх шаардлага байна. Тэгэхээр бидний санал болгож байгаа юм юу гэвэл эхний ээлжинд болж игэл жижиг тийм нэгж байгуулаач. Ус өөрөө эрсдэлд орсон гэдгээ бас энэ хөгжлийн бодлогоор тодорхойлж ярих хэрэгтэй. Тэгэхээр дэлхийн усны өдрөөр бид нар энийг ялангуяа улс төргүүгээр харин олон улсад усны эрүүл ахуй зохистой хэрэглээ, нийгмийн шаардлага энэ бүгдийг
одоо стандартчаас судалгаатай мониторингтой нийгэмд буюу энэ дэлхийн нийт танилцуулсан хариуцлага хүлээж ярих хэрэгтэй. Ингээд аваад үзэх юм бол одоо нэлээд чухлаар бид нар ярих хэрэгтэй байдаг байтал энэ жилийн тухайд бол манай улсын устай холбогдох хүмүүсд нэлээд чимээгүй байлаа. Энэ магадгүй нэг манай төр засгийн зүгээс одоо усны гэж холбогдох газар татан болгоцсонтой холбоотой юу? Зөвхөн усны газрыг татан болгосонтой холбоотой асуудал биш болов. Энэ цаанаа нэлээд өргөн нарийн утгатай асуудал бас. Дөнгөж сая би зүгээр танаа мэдээг үзээ суучлаа л да. Үнэхээр бас Монгол Улсын засгийн газрыг гадаадын хүмүүс удирж ин ч гэдэг юм. Ерөөсөө засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл маань уул уурхай дээр суурилаад эхэлж байгаа. Тэгэхээр уул уурхай дээр суурилсан тохиолдолд усны асуудалд бол анхаарал хандуулахгүй байна. Нэг бодлын бараг зүй ёсны гэж хэлж болохоор үйл явдал болчихж байгаа. Тийм учраас усны газрыг татан буулгах тэр процесс маань уул уурхай ямыг шинээр байгуулахтай зэрэгцэж бий болсон учраас ерөөсөө цаад агуулга нь энэ байгаа гэдэг нь усны тухай асуудлыг ярих нь зүгээр туулгын тухай асуудал юм. Энэ тухай асуудал ярьж байгаа ш. Ерөөсөө Монгол улсын энэ төр засаг хаашаа явж байна? Ард иргэдийн төлөө байна уу? Аль эсвэл уул уурхайгаар дамжуулж хэдэн төгрөг босгох тухай асуудал байна уу гэдгийг л хариулт байгаа болов уу гэж бодоод байна. А зүгээр усны газар байж явах үед бол ерөөсөө аль нэгэн салбарт үйл ажиллагаа явуулахын тулд гурван үндсэн зүйл чухал байдаг. Тэрийг бол бүгдээр хүлээн зөвшөөрнө. Нэгдүгээрт нь эрх зүйн зохицуулт чухал байдаг. Хоёрдугаарт нь хөрөнгө мөнгө санхүүг яаж босгох вэ гэдэг нь чухал байдаг. Гуравдугаарт нь бүтэц зохион байгуулалтын асуудал. Гэтэл 2004 оны усны тухай хууль батлагдсанаас хойш 2012 оны усны тухай хууль батлагдах энэ 8 жилийн хугацаанд бол саяын 3 асуудлыг бүрэн шийдцэн гэж үзэх үндэстэй. Хамгийн сүүлд 2012 оны 5 сарын 17-ны өдөр усны тухай хууль, байгалийн нөөцийг ашигласны төлбөрийн тухай хууль, ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль гэсэн 3 хуулийг 17 хуулийн дотор энэ устай холбоотой 3 хуулийг баталснаар усны салбар маань савгацын захиргаатаараа дамжаад бүх Монгол улс даяар өөрийн үндсэн байгууллагатай саяын 2 хийсэн төлбөрийн тухай хуулиудаар хөрөнгө санхүүг босгох бүрэн боломжтой. Тэгээд бүтэц зохион байгуулалтын үед бүрэн бий болцсон, эрх зүйн зохицуулалтанд тодорхойлсон ийм салбар байсан бол одоо 2 жилийн дараа эргээд харахаар ерөөсөө нөгөө уул уурхайн үйл ажиллагаануудаас шалтгаалаад усны салбар нь ажиллах боломжгүй болцсон байна гэж харагдаж байна. Уул уурхайн салбар гэснээс ер нь бол сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр одоо саарл усыг ашиглая гэдэг ийм одоо байр суурийг илэрхийлээд одоо манай ус ялгаагүй саарл усыг ашиглах маш олон төрлийн технологиг оруулж ирлээ. За бүр зарим одоо уул уурхайн компаниуд одоо зарим компаниуд бол энэ усыг ашиглаж байна гэдэг ийм мэдээлэл өгөөд байгаа. Манай усад өнөөдрийн байдлаар саарл усыг ашиглах энэ байдал нь хэр байдаг юм бол яг зөв одоо гормоор нь ашиглаж чаддаг юм болов. Тэгэхээр яг саарл усны тухайд бол би хувь хүнийхээ хувьд дүгнэлтийг хийхэд бол 2010, 12, 2008 оны түвшинд байсан тэр хэмжээнээс бол бид нэр ерөөсө өсч чадаагүй. Гэтэл сая дурдсан ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хүрээнд саарл усыг ашиглуулах эрх зүйн үндэс суурийг нь бүрэн тавиад өгсөн. Зүгээр өчигдөр би бас энэ усны өдөр зориулсан ярилцлагуудыг үзээ сууж байхад ус сургын удирдах газрын дарга үнэн гэдэг нөхрийн яриг сонсоод үнэхээр харамслаа л да. Тэнд юу гэж ярьж байгаа вэ гэхээр машин угаалгын яг саарл усны дээр хамгийн түрүүнд яригддаг асуудал бол машин угаалгын газар учраас тодорхойлж машин угаалгын газруудын ус ашиглалтыг сайжруулахын тулд бид нар тэднэртэй ярилцж байна. Одоо удахгүй дахиад 6 сард ярилцсан, 9 сард шийднэ гэж яваад байгаа. Гэтэл хэрвээ ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээд эхлэх юм бол тухайн машин угаалгын газар маань ус бохирдуулсны төлбөр төлөх үү, их хэмжээний төлбөр төлөх үү, эсвэл усаа дахиж ашигладаг технологи авах уу гэдэг ийм юм дээр л хүрэх ёстой. Тэгэхээр яг бидний тооцож хийснээр бол усаа дахиж ашигладаг технологи нэвтрүүлэх нь ус бохирдуулсны төлбөр төлснөөс хамаагүй хямд учраас өөрөө аяндаа явчих ёстой. Түүнээс биш компаниудтай ярилцаад гуйгаад яваад байдаг асуудал бол ерөөсөө огт биш юм байна. Түрүүн уул уурхай гэж хэлдэгтэй адилхан таны саяын саарл устай холбоотой асуудал дээр ч гэсэн би нэг юм дээр эргэлздэг болчиход байгаа юм та. Өөрөө нэг асуудал тавиад байгаа нь Монгол улсын засгийн газар ер нь хэний төлөө ажиллаад байна. Саарл одоо засгийн газар ч юм уу эсвэл манай сайд ч юм уу саарл усыг ашиглуулахын төлөө дахин ашиглуулахын төлөө ажиллаад байна уу? Аль эсвэл саарл усыг ашиглуулахгүй байж тэр төлбөр мөнгийг авахгүй байлгахын төлөө тэр хэдэн компаниудын төлөө ажиллаад байна гэдэг дээр өөрөө ирэхгүй эргэлзээд байна. Тэгэхээр энэ дэр нэг юм асуулт байна л да. Манай ус жилдээ 0.5 км3 усыг хэрэглэдэг гэж байна. Тэгэхээр эндээс 20-30% нь хүн амдаа хэрэглэдэг, 40-50% нь үүдэр аж ахуйн нэгжүүд, үлдсэн цөөхөн хэсгийг нь газар тариалан мад аж ахуйн салбарын ашигладаг гэсэн тоо мэдээлж. Ингээд аваад үзэх юм бол өнөөдөр яг уул уурхад ялангуяа 40-50% нийт усны хэрэглээ байна гэж тооцоолох юм бол эдгээр усууд маань хөвчлэн гүний буюу нөгөө газрын газар дээрх цэвэр уснууд байж байгаа. Энийг хяндаг байгууллага нь уг нь савгацын захиргаа гэдэг нэг 20 гаруй байгууллага байгуулж байгаа. Эдгээр байгууллагын үйл ажиллагаа өнөөдөр байдаг уу? Тэгэхээр савгацын захиргад бол ямар ч байсан ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ сая олон нийт тарсан мэдээлэлээр бол оюун хорон сайдын үед 200 гаруй хүнийг ажлаас нь халсан гэж байна. Зүгээр би яг одоо ямар хүмүүсийг халдсан яасан гэдэг талаар бол ойлголт олго. Гэхдээ 200 хүн гэдэг бол дөнгөж
шинээр бий болох гэж оролдож эхэлж байгаа усны салбарын манай хувьд бол маш том зохилт юм байна. Тийм учраас савгазрын захиргаатын үйл ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө явах ёстой байхад савгазрын захиргаатыг зүгээр нэг төрийн байгууллагуудтай адилханаар бодож үзэж байгаа нөгөө усны салбарт баримталж байгаа бодлого алдагдсны шинж юм. Савгазрын захиргаатын үндсэн үүрэг бол бид нар гол мөрний савгазрын захиргаа гэж нэрлэж эхлээд сүүлдээ усны савгазар гэж нэрлсэн шүү дээ. Энийний цаад агуулга нь ерөөсөө газрын доорх усны ашиглалтыг илүү ач холбогдлыг нэмэгдүүлээ, өндөр үр ашигтай болгоё, гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлье гэдэг тал руу явж исэн. Гэтэл энэ 2 жилийн хугацаанд, энэ 8 жилийн хугацаанд бол энэ тал дээр ямар нэгэн одоо өөрчлөлт гэдэг юм уу эсвэл ахиц дэвшил гарсан гэж үзэх үндэс бол үүндээ байхгүй учраас л энэ дэлхийн усны өдрийн тухайн асуудлуудыг яриад байгаамаа. Манай улсын хувьд бол яг ус бохирдуулагчийн тухайн хууль тараа ирсэн юм уу? Яг энэ хуулиараа бол хичнээн төгрөгийг ямар хэмжээд авах хэрэгтэй байдаг юм бэ? Тэгэхээр зөвхөн ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрвээ бид нар хэрэгжүүлээд эхэлсэн тохиолдолд бидний тухайн үед хийж исэн тооцоогоор жилдээ нэг 30-аас 50 орчим тэрбум төгрөгийн ус бохирдуулсны төлбөр төлөх нэ гэдэг тооцоо гарч ирсэн. Гэхдээ энэ ус бохирдуулсны төлбөрийн хамгийн гол утга учир нь бол тэр их мөнгийг цуглуулахтай чухал биш. Харин хэрвээ та нар усаа бохирдуулаад байвал ийм хэмжээний төлбөр төлнө шүү гэдэг л ийм сэрэмжлүүлэх хууль юм байна. Нөгөө талдаа ус ашигласны төлбөрийн тухай хууль маань харин сав газар болгоноороо өөр байж байгаа. Жишээлх юм бол туулгын иргэд үйл ажиллагаа явуулж байгаа нэг хайрганы компани говьд үйл ажиллагаа явуулж байгаа оюу толгой хоёрын 1 м куб усны төлбөрийн хэмжээ шал өөр гэж байна. Тэрүүнд хяналт тавих ёстой байгууллага нь нөгөө саяын бидний яриад байгаа усны сав газрын захиргаа маань. Тэгэхээр тэр сав газрын захиргааныхаа үйл ажиллагааг нь 2 жилийн дотор одоо жигдрүүлж чадахгүйгээр арай жигдэж эхэлж ирснэг нь хүнийг нь халаад эхлэх юм бол саяын бидний ярьж байгаа үр дүн маань бүрдэхгүй гэсэн үг. Одоо хүртэл энэ 2 жилийн хугацаанд оюу толгой усны төлбөрт хэдэн төгрөг төлөв? Эрдэнэт хэдэн төгрөг төлөв гэдэг асуудал ярихдахгүй байгаа нь усны асуудлыг анхаарахгүй буюу бүр зориудаар энд нэг мэдээлэл хийхээс өрөөгүй. Зориудаар усны асуудлыг уул уурхайн компаниудыг дэмжих зорилгоор усны асуудлыг дарж анхаарлаас холдуулж байгаа ийм байдал бол засгийн газрын тодорхой үйл ажиллагаануудаас засгийн газрын тодорхой албан тушаалтнуудын мэдээлэлээс бол харагдаж байна. Одоо тэгэхээр усны төлбөр, ашигласны төлбөр гэдэг ярих юм бол баггүй хэмжээний мөнгө төвлөрөх боломжтой юм байна. Мөн ашиглаж байгаа хэмжээгээр бохирдуулж байгаа хэмжээгээр би тодорхой хэмжээний мөнгийг төвлөрүүлээд нөгөө төсөвтэй хийх бүрэн гарцсан бол байж идэг. Тэгвэл өөр нэг зүйл байна. Иргэдийн усны хэрэглээний гэтэл төлбөр нэмэгдээд идэг ерөөсөө жилээс жил. Одоо өмнө нь усны мөнгийг тодорхой хэмжээнд одоо өөрөөр хэлэх юм бол орон сууцны айлууд, гэр ороолын айлуудаас хэтэрхий бага үнээр ус худалдан авч байна гэдэг асуудлыг маш удаан хугацаанд ярилцсан. Өөрөөр хэлэх юм бол гэр ороолын айлууд 1 литр усыг нийт өрөөр худалдан авдаг бол орон сууцныхан 40-50 мөнгөөр худалдан авч байна гэж юм. Иймэрхүү жишээнүүдийг яриад байсан. Гэсэн чинь одоо эсрэгээр уул уурхайн компаниудаас авах төлбөрийн хэмжээ огт ярихаа болцсон. Орон сууцны айлуудын усны төлбөрийн хэмжээ 2-3 дахин өсчихсөн байдалтай байж байгаа. Тэгэхээр яг энэ дээр л нөгөө түрүүс биш миний хэлэх гэж оролдоод байгаа асуудал гарч ирж байгаа юм л да. Засгийн газар юуны төлөө ажиллаж байна гэж. Үнэхээр одоо юу гэдэг нь усны салбарыг сайхан болгоё, усны салбарт байж байгаа асуудлуудыг шийдээд ихийн тулд хөрөнгө мөнгө компаниудаасаа зөрөгтэй авъя гэх юм бол компаниудын хөрөнгө мөнгийг гаргаад төлөөгүйг нь саяын тэр 35 тэрбум төгрөгийн татвар төлөөгүйтэй адилхан хэмжээгээр эрүүг эргийг нь үүсгэж явах хэрэгтэй. Гэтэл тэр зорилго байхгүйгээр зөвхөн ард иргэдээсээ мөнгө авч одоо ард иргэдийг дарамтлах замаар л явж байгаа нь бол ерөөсөө бол. Түрүүн та нэг тоо хэлж яхад харагдах шиг болсон. Нийт усныхан дөнгөж арай биш байх. 3.1-ийг ард иргэд хэрэгэлдэг гэж. Гэтэл Улаанбаатар хотын нийт хүн амын 70%-ийг гэр хороолд амьдарч байгаа хүмүүс эзэлж яадаг. Тэгсэн мөртлөө нийт усныхан дөнгөж 3%-ийг гэр хорооллынхан хэрэгжилж байгаа. Энэ тохиолдолд гэр хорооллынхны усны төлбөрийг нэмэх тухай асуудал нь эдийн засгийн хувьд ч ёс зүйн хувьд ч ерөөсөө ач холбогдолгүй байхад одоо хүмүүсийн хэрэгжилж байгаа унтны усны үнийг нэмэх тухай асуудлыг яриад байгаа нь бол өөрөө цаанаа өөр зорилготой байж байгаа. Тэрний оронд жишээлбэл Эрдэнэт бидний тооцоолж ирсэн. Эрдэнэт үйлдвэр 14 орчим тэрбум төгрөгийн, оюу толгой нэг 28 орчим тэрбум төгрөгийн төлбөрийг төлөх тийм тооцоо тухайн үед бол гарч ирж ирсэн. Тэр тооцоо нь ян дээр үнэлдэг вэ гэхээр метр куб усны төлбөр болгоно тухайн сав газрынхаа онцлогоос шалтгаалаад өөр өөр байж учраас энийг зарлах зайлшгүй шаардлага бол байж байгаа. За баярлалаа. Тэгэхээр усны асуудлыг мэдээж хэрэг яриад байвал маш удаан хугацаанд одоо ярих боломжтой. Өөрөөр хэлэх юм бол энэ бол яалтч юу гэдгийг та бидний шүдний өвчин гэж хэлэгдэж шиг толгомцсон асуудал нэг учраас энэ асуудлыг өнөөдөр хөндлөн авсан. Тэгээд цаг үеийн асуудлаас холбоотой мэдээлэл өгснөнд баярлалаа. За та бүхэн. Үзэгчдээ анализ тоом хөтөлбөрийн маань энэ хэсгийг энэ хүрээд өндөрлөж байна. Хэсэг хугацааны дараа иргэд студид олзъя. Амин дэмийн цорол. Нимбэг Си.
Бурзэ. Монголын минь эдийн засаг урзай. Монголд худалдаахан хийцгээе. Найрсаг Улаанбаатар их дэлгүү. French Baguette. Франц технологиор даргачихэр компанид үйлдвэрлэв. Samsung Galaxy-гийн шин загварын утаснуудыг зөвхөн Unitel-ээс. Нарны хорооллын 2 дугаар ээж ашиглалтанд орлоо. Урд групп. Аз жаргалын амтыг дотны амттайгаа. Нэгийн нэр хоёрыг ноутбукны хамгийн том бэлэгтэй худалдаа PC-ийн 33 салбараар хэллээ. Ноутбук авахд Samsung лазер принтер бэлгэлэн. Ноутбукийг PC-ос. Диабетазолыг хэрэглэж биеийн жингээ хянацгаая. Диабетазол чигрийн шижинтэй тэмцэх эмчилгээний хол. Зөөхөн хүний бид шингэц цайтай шин чанараараа цэцгэнээс илүү. Учир нь цэцгийн сүүний тос учраас илүү тослог ихтэй байдаг. Харин зөөхөн хийхдээ сүүний цэцгийг хөрөнгөн гарган авдаг учраас илүү түн, илүү зөөлөн амттай байдаг. Тиймээс зөөхийг гэрийн нөхцөлд хоол хүнсэнд хэрэглэхэд нэн тохиромжтой. Миний Монголын зөөхийн сүүний цэцгийг хөрөнгөж хийсэн хүнсний нэмэлт дагуулаагүй хүний бие төгс шингэдэг байгалийн амьд органик бүтээгдэхүүн юм аа. Эх орны минь уламжлалт миний Монголын зөөхий. Босоорой. А2 дуулах сайхан мэдээтэй билээ. А2 бол эгэлгүй хүмүүс билээ. Битүү юу? Тийм ээ, та хоёр шин сонголт тавилгын дэлгүүрээс 500 сая төгрөгийн шагналын саналтай урамшуулалт суулаатыг нэвтрүүлсэн байна. Тэгэхээр та хоёр нь сонссноо? Битүү юу? Тийм ээ, та хоёр суперацлын цоо шин байр. Ижмөрн тавилга давхар болон болгосон суулаатыг нэвтрүүлсэн байна. Босоорой. Шин сонголт хийхэд чинь тустай. Шин сонголт брэнд тавилгын дэлгүүр бүртгэлийн гэр ахуйн тавилгуудтай даалгаварлаг хувийн хямдралтай бэлэгтэй 500 сая төгрөгийн шагналын саналтай тайнд оролцож азаа үзэх боломжийг олгож байна. 500 мянган төгрөг тутамд нэг суулаа олгох бөгөөд та суулаагаараа 2 удаа азаа үзэх боломжтой. 2 шин суулаа тутмын нэг нь бодит хонжигтой. Шин сонголт хийж шин байр хожоорой. Энэ панангийн чин мэдэн энэний чин хүчинтэл цус харвцгалгүй шигтээс өрөвчлгүй өдий зэрэгтэй явж байна. Панангинд тусгайлан сонгож авсан кайлба магниг агуулдаг. Кайлыг тогтмол хэрэглэснээр тархинд цус харах хэрэгслийг 40% бууруулна. Харин магниг тогтмол хэрэглэснээр зүрхний шигдээс үс хэрэгслийг 2 дахин бууруулна. Панангин Дархлаа дэмжих Red G цай. Ханаад эдгэж ходоодны өрөвсөл ангаан. Улаан гамын хамттай Red G цай. Хүн нөхөр бол тун удахгүй ашиглалтанд орлоо.